Сайн амтцааж байна үзэгчдээ шинэ бүтээл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Баасан хүүгийн шүлэг Монгол улсын урлагийн гавь цэцгэлтэн хөгжмийн зохиолч Булганы аялгау залуудуучин Зоригт Баатарын дуулсан ээжигийн санаад л байна уу гэсэн уран бүтээл оролцож байна. Шинэ бүтээл нэвтрүүлгийн санал асуулгын болонгаар энэ уран бүтээлийг дэмжихийг хүсвэл мэдээж энэ 7 хоногийн турш өмнөх дугаарыг 15-34 гэсэн дугаарт илгээх байгаа. Тэгэхээр энэхүү сайхан уран бүтээлийн бүтээгч нартай хийсэн ярилцлагыг хамтдаа сонирхцгаая. Баярлалаа. Сайхан хаварч жин уран бүтээл энэ дэр байна. Танаа хамт холмолно телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За уран бүтээлийн сонин сайхан гэдэг уран бүтээлч хүмүүст байлгүй яах вэ? Тий. Олон сайхан шүлгүүдэд бас хэд хэдэн дуу бичлээ. Бас үндэсний ансамбл цөөхөлдөө бас зохиолуудаа бичээд хөрвүүлгээ хийгээл би ч бас нөгжин бичгтээ багшилдаг болохоор бас биднэрт ажил ерөөсөө мундахгүй маа. Тэгээ бас саяхан нэг өөрийнхөө миний бас нэг төв байдгийн хөгжмийн сургалтын төв байдгийн Садоша гэжгээд төвлөр хуур, морин хуур, хийл зам. Тэгээ энэ төвийн минь бүр 10 жилийн хойш сая 4 сарын 13-нд болоод бид нар ёслол төвлөл дээр сайхан тэмдэглээд би бас их баяртай их сэтгэл өндөр байна. Эмэгтэй өнөө тэдэн настайдаа гэж хэлэхдээ ч одоо яг үү тэгтээ саяхан модны штэ одоо 1913 онд 2013 онд миний хамгийн анх бичсэн Насны Баясгалан гэдэг дууны 40 жилийн явуулсан. Өөрөөр хэлбэл тэр дуугаа би 1973 оны 5 сарын 24-5-ны үеэр бичсэн байлээ. Тэгээд тэр дуу маань нэг мэдсэн 40 жил болцсон байна. Монгол улсын ардын жүжигчин одоо Зангад ах маань энэ дууг тасралтгүй 40 жил дуулж Монголын ард түмний хүртэл болгосон. Тэгээ энэ утгаараа би өөрөө улсын багш их сургууль улсын багш боловсролын их сургуулийн тухайн үед нэгдэжсэн хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолчтой ангид би сурж исэн. Тэгээд энэ ангид би санамсаргүй одоо ангиа солиулж энэ ангид өөрөө хөгжим дуртай гэдэг утгаараас эсэж ороод энэ сургуулийг одоо тэр хөгжмийн удирдаачаар би төгссөн. Дараа нь өргөжлүүлэл Ленинград хотноо би тэр дээд курст нь явж одоо бас мэрэгжил боловсрлоо дэвшлүүлсэн. Тэгээ сургууль төгсөхдөө тэр тухайн үед ч улсын багшийн дээд сургууль гэж байсан шүү дээ. Тэр бид нар яг төгсөж 1973 онд сургуульдаа зориулсан дуу бичээ гэдэг одоо манай ангийн хамт олон бол санаачлаг гаргасан. Тухайн үед энэ ангид маань одоо Монголын хөгжмийн урлагийн шилдэг сорууд суралцж ийсэн. Би одоо энд заримаас нь дуртахад их таатай байна. Одоо Монгол улсын гавьяач жүжигчин Дорж Цэрэн гэдэг хүн сурж ирсэн энэ хүнийг та нар ганган байгалыг талцсан гэдэг одоо дуугаар нь мэдэх байх. Бас одоо өнөөдөр Монгол улсын урлагийн гавь цэцгэлтэн Жамбын шараа, мөн гайхмараа гэдэг олон сайхан дуу зохиосон Зондоен Батцөх одоо өнөөдөр бас онлын ухааны доктор болсон Жамблын биш өнөөдөр Дуур бүжгийн Эрдмийн театрын удирдаач Жагварлын бүрэнбэх Монгол улсын урлагийн гавь цэцгэлтэн гээд энэ гайхамшигтай хүмүүстэй би хамт суралцаж тэднэрт чирэгдэж уулын сургуулийг төгсөжсэн байгаамаа. Тэгээд энэ дуу маань 40 жил болоод өнөөдөр ч одоо манай зах зээл одоо ямар байгаа вэ? Монголын ард түмэн мэднэ. Энэ дуунд уран бүтээлчд маань өөрсдийнхээ хийсэн бүтээснээ ард түмэндээ толилуулах гэж бас нэлээх твддэг. Нэлээх одоо буян ажил ундардаг. Гэхдээ л хүмүүс одоо чин сэтгэлээсээ хүсдэг. Чин сэтгэлээсээ тэр уран бүтээлд нь болон тэр хүнийг хүндэтгдэг гэдэг утгаараа бас туслаж, дэмжиж, сайхан гараа сунгаж уран бүтээлчд маань ард түмэндээ өөрсдийнхөө хийсэн бүтээснийг толилуулдаг гэдэг утгаараа би 5 сарын 25-нд Монгол улсын боловсролын их сургуулийн
сүлд дуугарын дууга баталгаажуулаад мөн бүхэн өргөөндийн тоглолтоо хийсэн маа. Ингээд анхны дуу минь одоо 40 нас хүрлээ. Иннээс хойш одоо ингээд миний уран бүтээл. Одоо би 300 гаруй нийтийн дууны уран бүтээлтэй. Дээрээс нь дан хөгжмийн бүтээлч надад бий. Шүлэг яруу найрагтай холбогдсон түүх маань өөрөө бас их сонир л да. Би анх 4-р ангид байхдаа Улс аймгийн тариалан сумын хүндэлтэй би өөрөө. Тэгээд 4-р ангид байхад хичээлээ дарчаад ус авах гэж хөдөөчин бид нар чаргааж ирээл усан дэвдэг байсан бай. Тэгэл усан дэвдсэн чинь сумын клубын гадаа зарлал байсан. Тэгээд тэр зарлалыг яг нэг гэрээс гараад голуу явах хооронд клубын хажуугаар ингэж дайрч өнгөрдөг. Тэгэл рефлекс ч юм уу эсвэл хүүхдийн сонирхол ч юм уу байнга оч нэг зарлал уншдаг. Тийм хүүхдөөсөн. Тэгээд очиад зарлал уншсан чинь цэцгийн нэлбэ яруу найргийн уралдаан болноо. Тэгээд 10 жилийн хүүхдүүдийн дунд 1-10 дугаар ангийн бүх сурагчид оролцож болгосон зарлал байсан. Тэгээд усаа авчаад буцаад явдсан чинь надад нэг туулаан бүжин таарсан. Туулаа таарсан. Нэг жижигхэн тийм биетэй туулаа таарсан. Тэгэл би усаа авчаад буцаа явж хагаад манайх ч яг нөгөө манай сумчаа хархираа голын ирэг дээр байдаг. Хөвөн дээр. Тэгээд хархираа гол өөрөө бас юм айгүйх тийм харган ихтэй газар. Тэгээд тэнд бол туулаа маш их илбэгтэй. Тэгээд туулаа тарахаар буцаад явж хагаад яагаад ч юм тэр туулааг хараад нэг шүлэг өчмөр санагдаад тэр зарлыг уншицаа байдсан. Тэгээд нэг тэр шүлгийн уралдаанд тэр тэмцээнд нэг орж үзэх тийм хүүхдийн сонирхол ч юм уу, шохорхол ч юм уу нэг тийм зангаар тэгээд туулаа мужин гэдэг шүлэг анх бичсэн. Тэгээд манай өвөө чинь би айлын том хүүхд доороо 3 дүүтэй. Тэгээд манай өвөө Монгол хэл уран зохиолын багш хүн байсан. Манай сумын сургуулийг анх үүсгэхэд нь анхны багшаар иржсэн 4-р ангийн хүүхэд иржсэн. Тэгээд өөрөөс нь 10-аад насаар ах хүн анхны шавьяар нь зуужсэн тийм түүхтэй. Тэгээд Монгол хэл уран зохиолын багш би өвөө гэхэд иргэд өссөн. Аав ээж хоёр минь оюутан байхдаа намайг гаргас учраас өвөө энэ хоёр дээр өссөн. Тэгэл өвөө дээр л очисон да. Шүлгээ аваад тэгээд бид нар чинь нөгөө хөгшөө гэж ярьдаг л да. Нутагтаа бол тэгээд хөгшөө дээр очиад хөгшөө нэг юм шүлгийн уралдаан болж гинэ. Тэгээд би ингээд нэг шүлэг орох гэж шүлэг бичлээгээд тэгээд манай хөгшөө чинь тэр үед тэтгэвртэй гарцсан байсан. Тэгсэн чинь л манай хөгшөө зүгээр аваад айгүйх баярлжсэн. Бүр намайг тэрвэрч хүнсээл миний хүү ястаа мөндөө гээл. Тэр хүн бүр өөрөө айгуу тийм их юу сэтгэлгүүд айгуу өндөр хөрвүүлж явсан. Тэгэл тэр шүлгийг анх бичсэнгүүт манай өвөө за энэ шүлгэн дээр чинь өвөө нь юу ч хэлэхгүй. Тэгээд хоёр бадагта дэлдэн хоёр чигтээ дэндүү хөрх хааштай бүлтгэр хоёр нүдтэй борхон бор тулаан бүжин динжийн занаас дэлдэн бүжин дэгдэн тоглон найсоо дэрэгдэх хар модоо хараад дэр хөдөл зочоод дуу гээд тэр ус аваад явж байхад тэр тулаа намааг яг харангуйтай л үсрээд явцсан. Тэгээд тэр уралдаанд орсон 42 хүүхэд оржсэн санагддаг. Яг одоогоор л тэгээд 9-р ангийн нэг хүүхэд 1-р харанд ороод би 4-р ангиас 2-р харанд ороод 10-р ангийн нэг ч 3-р харанд орсон. Багасаад ер нь мөрөөдөж багасаад болж исэн л та. Тэгээд яг 10 жилээ төгсөөд сурч амжаагүй. Хөдөө мал дээр байжгаад тэгээ бас цэргийн алба хаагаад 1 жил. Тэгээ буцаж хөдөө бас 2-3 жил мал дээр байжгаад. Тэгээд манай нутгийн одоо Буур Жамин авраг гэд байдаг штэ. Тэр хүний ой болсон. 100 жил яа. Тэгээд тэр ойгоор би бас нэг өөр бас шүлэг оролдоно. Тэр шүлгээ тэр айц хоош хүнд үзүүлээд тэгээд тэр дуугаа тэр ой дээр нь зориулж Буур аврагтаа зориулж дуулаад. Тэгээд манай өсгөр авраг энэ хүмүүстийг таалагдаад. Тэгээд хүмүүс нааш нь авцар сургая гээд тэгээд наашаа ирж хөдөө малаа хаяад тэгээд наашаа ирж сурахаар болоод. Хөдөө ч өстө дураараа сайхан орлоо шүү дээ. Хөдөө уулан дээр сайхан овоон дээр гараад овоогоо тойрж мөрөгчөөл тэгээд манай аав нэлээд юм сүсэг бишрэлтэй хүн байдаг. Аавгаа дагаж амд ч явж исэн. Тэгээд аавгаа дагаж хөдөө хээрээр мөр унж зөндөө явж исэн. Тэгээд уул хатан дээр гараад дураараас орлоо шүү дээ. Тэгэр хүүгээ үнэрлээд байна гээд бодол сэтгэл минь ялхраад байна. Өөрөлдөн ээжигээ санаад л байна уу да.
Аав ээждээ зөрүүлээд дууны шүлэг бичих санаа ороод бичиж чадахгүй байсан. Аавдаа зөрүүлээд нэг дууны шүлэг бичсэн. Тэгээд тэр шүлгээ одоо л хадгалаад явж байгаа. Тэгээд ээждээ зөрүүлээд бичсэн чинь их хүний тухай, эцэг хүний тухай шүлэг бичих гэдэг айгүй хэцүү юм байлээ. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийн агуу их хайрыг бид нар өөртөө мэдэрдэг, ээжийнхээ чиг хариулж чадаагүй, эцэгийнхээ чиг хариулж чадаагүй гэж ярьдаг боловч тэрнийг өдөр болгон ярьдаг, хариулж чаддгүй. Тэгээд тэр шүлгийг яг зөрүүлээд бичээ гэхээр бас их хэцүү. Тэгээд ер нь ээжийн тухай шүлэг ингэж бичих гэхэд надад өрөөсөө айгүй тийм хэцүү байсан. Тэгээд би бараг жил гарсан бодчихж ганц бодог бичсэн. Тэгэл ерөөсөө сүүлдээ явсаар байгаад их хүний тухай биш, тэ ээж гэдэг утгаараа биш, ээжигээс ханаад байгаа хүү, миний сэтгэлч надад ээжигээс ханаад байгаа хүү байгаа шүү дээ, тэ. Ерөөсөө энэ утгаараа л надаас үг гараадсан байхгүй юу. Тэгэл би ерөөсөө ээжигээ санаад унуудаа гэдэг гарчиг тавиал шүлгээ бичихсэн. Тэгээ шүлэг бичгтээд нэг 2 бадаг 8 мөр шүлэг биччихэд 3 дахь удаа би бичиж чадахгүйсэн, дахиалдаа бичиж чадахгүйсэн. Тэгээ байсан чинь манай одоо Лхагвсуран гээд надтай сууг ажилладаг манай найз байгаа л да. Хаймагны эдийн засаг залуу байгаа. Манай тэр найз бас надад миний шүлгүүдийг бас унших дуртай. Тэгээд бас тэрүүхэндээ миний PM тэгэл найз маань намайг аяг их дэмждэг. Тэгэл за миний найз чиний энэ шүлэгчний гоё явсан байна те. Энэ чамаас яаж гарсан энэ төр гэл бид ч бас ингээл хоорондоо ярилцсан л да. Тэгсэн чинь чи нэг ээжийн тухай сайхан дуу хий гэж гээд лагуунаад хэлэхгүй юу. Тэгэхээр найз нэг нь хийх гээд 2-3 жил бодож байна. Тэгээ 2 бодог шүлэг байгаамаа. Тэгээ дахилтаа хийж чадахгүй ингээд 3 дахь удаа хийж чадахгүй ингээд удаална гэсэн чинь үгүй чи ингээд хийгээчээ тий. Би чамаар ингээд ээждээ зөрүүлээд ингээд шүлэг бичээлээ л да. Найз нь ч гэсэн гоё штэ. Тэгээд би хүнд ярих ч гэсэн гоё штэ. Би ээждээ зөрүүлээд энэ шүлгийг бичүүлсэн. Өөрийнхөө найзыг бичүүлсэн гэж хэлэхэд над сайхан биз тэгээд тэгэнгүүт л тэр хүн надад аягүй тийм хүчтэй нөлөөлсөн бас. Тэгэл удахгүй би 3 дугаард гээд дахилтаа бичсэн тэр шүлгийг. Тэгээд нөгөө шүлгээ бас үг хөгжим зохиолч надад хараахан олдоогүй байсан. Тэгээд санаандгүй байдлаар манай нэг хуурай ихч байдаг Пүүжээгээд. Пүүжээгчтэй санаандгүй байдлаар ярьж хагаад энэ сайхан хөгжмийн зохиолч дуу гэдэг хөгжмийн зохиолтой танилцах юмсан гэд ярихгүй гэсэн чинь Булган багшийг санаанд асуусан чинь Булган багш чинь миний найз штэ. Миний бүр хар баян найз байхгүй гээд тэгээд их чинь чамайг танилцуулж өгье, уулзуулж өгье. Тэгээд Пүүжээгчийг дагуулад Булган багштай уулзаж танилцчихсан. За тэгээд одоо отгон уран бүтээл гэж хэлж болно. Гэхдээ хэсэг отгон уран бүтээлчдийн ахмад нь болчих уу да. Энэ дуугаа бол би одоо 2013 оны 12 сар 13-нд бичсэн. Тэрнээс хойш шишээ бас 2-3 уран бүтээл хийгээд би бас уран бүтээлчд өгсөн байгаа. Хараахан дуулагдаж эхлэх байгаа. Гэхдээ энэ дуу маань 2013 оны хамгийн отгон бүтээл. Тийм ээ, яг оны өмнө бичигдсэн. Тэгээд дууны шүлгийг бараг жилийн өмнө надад яруу найрагч залуу өгсөн юм л да. Тэгээд энэ маань яруу найрагч гэхээр одоо монголчууд ч өдөөсөө дуу хууран дуртай, шүлэг яруу найрагч дуртай. Ер нь юмтай л хүмүүс байдаг штэ. Би бол одоо өнөөдөр сайхан шүлэг бичдэг хүмүүсийн шүлгэнд бас хэд хэдэн дуу хийсэн. Үнэхээр ингээд сэтгэл түрээд байгаа одоо шүлгийг чинь хүн яалтаач үлээ. Тийм ээ. Тэгээ энэ дууны шүлгийг бичсэн залуу бол санхүүгийн мэрэгчлээ Хаан банкны ажилтан хүн шүү дээ. Баасан хөөгээ залуу байгаа. Тийм тэгээд манай өөрөө ингээд бас хэд хэдэн дуутай болчих гээд боломж үйл бүр CD-тэй болчих юмсан гэсэн тийм өсөл мөрөөдөлтэй. Тийм залуу байлээ. Тэгээд ингээд нөгөө самын сүргүү манай найз миний одоо найзыг таньдаг байж байгаад одоо би тэр нэг Булган гэдэг хөгжмийн зохиолч ихтэй яаж танилцах вэ гэсэн чинь манай найз штэ гэж хэлсэн гэнэ хөөх тийм үгээ. Тэгээд бид нар танилцаад надад нэр 6-7 шүлэг өгсөн. Тэгээд тэр шүлгнээс нь надад ээжтэй л бушуух очих юмсан да гэсэн шүлгийг таалагдсан. Тэгээд энэ шүлэг бол яг хүний ээж аав гэдэг үл ерөөсөө зүрхийн дүргэлж одоо мөнхийн уяатай байдаг гэдэг утгаараа тэгээд тэр шүлгийг би таалагдал нэрэн одоо ээжтэй л бушуухан очих юмсан. Заавал гарвал ээжтэй очиж байгаараа гэд манай дуу хөгжмөнд одоо уран бүтээлд одоо ном зохиолт ч гэсэн гардаг шүү дээ. Зөндөх гардаг тийм. Тэгээд би бол одоо өндөр настай ээжтэй. Тэгээд заавал гарвал ээжтэй очин чадахгүй бол утсаар өдрийн хэд ярина ээжтэйгээ. Тэгээд тэр үед бол би одоо 12 сарын
нэг 20-ийн үеэр би орд тос руу өвөр Монгол руу нэг өргөцсөн. Бас нэг 2-7 хоног явах ажил гараад тэгэл ерөөсөө би нэг ээжээсээ асууж байгаа юм л да. Ээжээ би ингээд нэг 2-7 хоног явчихвал та одоо гайгүй үздэг хүн яваад ирвэл яах вэ гэсэн чинь тэгэлгүй яах вэ ээжинд ажгүй сууж яана гэд. Тэгээ нөгөө баасан хүмүүс бас би бас CD-ийн асуудалгаа та юу болж байгаа гэж бас над руу утаснаа. Тэр бас их нэхэл хатуутай тэр хүн өөрөө. Тэгээд би бодоол ингээд юм ингээд нотыг аваа шууд бичээл гарах зохиол ер нь их цөөхөн. Миний нэг үнсий чамаагаа үнсий гэдэг дуу бол өстө шүлгээ аваа шууд бичээд одоо суугаад бичсэн тийм дуу штэ. Шүлэг нь маш их гоё энгийн. Хүнд хөрхийн их илүү юм уу гэж бодсон л та. Тэгээ угаасаа шүлгэн дээр нь байгаа штэ. Сүүн цацлаа тэнгэр дөрвөөд сөөсгөр хүүгээ хүлээгээд байна гэд харах нүдэнд минь тодроод байна. Хайртай ээжигээ санаад л байна уу та гэж. Их энгийн гоё үгтэй юм сайхан дуу байгаа. Тэгээ Булган багшаад би хэлсэн л дээ би ингээд бас дуу тавуулахын хүсэлтэй өөрийн гэсэн уран бүтээл гаргахын хүсэлтэй байна. Тэгээд болж игэл бас нэг өөрийн уран бүтээлээ гаргаад нэг CD цомгны ажил ингээд бодвол их зүгээр байна гэж санаагаа гэсэн чинь чи тэгээд чиний шүлгч тэгээд хэр юм гэж надаас яг асууж ирсэн. Тэгэл би бас нэлийн имээсэн. Тэгээд өөрийнхөө хувьд цензур хийж хагаад энэ шүлгүүдийг л үзүүлээ гэж сайн гэсэн шүлгүүдээсээ би 5-6 шүлэг Булган багшд өгсөн. Тэгээ Булган багш хараад тухайн үед ингээд харжснаа бүгдийг нь 10 шүлэг байсан уг нь бол тэгээ Булган багш энэ шүлгүүдийг надад үлдээчихээ. Чи намайг нэг битээ яаруулаараа би одоо ингээд харахаар хүн ингээд нэг дор ингээд дахин уншаад байхаар бас яадаг юм аа. Санаанд нэг тийм яг бууж ирдэг юм аа. Би гэртээ аваад нэг тухтах нь чиний шүлгийг харъя гэд. Тэгээ 5-6 шүлэг авч явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би Булган багш руу ярьсан л да. Багшаа миний шүлгүүд танд таалагдж байна уу? Тэгээ хэрвээ танд таалагдж байгаа бол та таалагдж байгаа шүлгээ аваад би үлдсэн шүлгүүдээ танаас авах уу гэд ярьсан. Тэгсэн чинь надад 2 шүлэг тэр юунаас 2 шүлэг маш дотн байна. Ерөнхийдөө би чиний шүлгүүдийг үзсэн 3 шүлгэнд нь би аяг хийж болохоор байна гэж надад хэлсэн. Тэгээд тэр дуунуудаас 2 шүлгийг сонгож аваад тэгээ Булган багш хэлсэн л та. Энэ дуу надад бүр сэтгэлд их ойрхон байгаа тань. Байн бурхандаа хүүгээ даатгаад байн залбирдаг гэжинхээ бодлынхан хөнгөн гэгэрэж бошоохоо чидаа хөөч ингэ дахиалт та. Тэгэл Булган багш энэ дахилт л надад их гой санагдаад байна. Тэгээд ерөнхийдөө миний ойлгосноор бол дахилтын тэр бошоохон очидаа хөөчин гэдэг үгэнд л аяа орж ирээл Булган багшийн дунд ерөнхийдөө аяа хийсэн болов уу гэж бодож байсан. Тэгээд Булган багш намайг дуудаад аяа ерөнхийдөө бэлэн болсон гэдээ атсан чинь сургуулийн төв дээр байсан л да. Тэгээд төгөлдөө хуураад оглоод тэгээд надад аяа сонсгоцсон чинь хажууд нь Булган багшийн бас нэг шавн байсан. Тэгээд тэр хүн асуужсэн л да. Аахта шаргал цайг нуугаад гээд чи айл нутгийн хүүхэд вэ гэж. Тэгээ би улс аймгийн хүүхэд танаас чи тийм үү улсынхан жаагтаа шаргал цай хэндэг шүү гээд тухайн үед тэгэл яа харахгүй тэгэл Булган багш хэлсэн л да. Яа харахгүй л энгийн амьдралыг харуулсан юм шүлүүгээс нь энэ над их таалагдсан гэж. Тэгээд би бас их азтаагүй юм шиг байгаа. Тэр том гавьятаар би дуундаа шүлгэндээ аяа хийлгүүлсэн. Тэгээд энэ дуу бүтгэгч нь өөрөө бас нэг цаг хугацаа болон тийм хүний нэг ерөөл тавилан гэж байдаг юм шиг байна. Тэгээд Булган багш дуучны олцсон байсан сайхан барьтай болоотой залуу байсан. Юуны хөгжмөжийн хөлөөжийн дуулаачаа ингэ дуурийн дуулаачаа ингэ ятсан. Тэгээд дуучин залууга дуудаад бас би анх танилцсан. Тэгээд Булган багш өөрөө төгөлдөр хуураад тоглоод хажууд нь нөгөө залуу дуучин маань дуулаад тэгээд би сонсоод суужхад чам таалагдж байна уу басан хөө гэд эргээд над руу асуужсан. Яг тэгэхэд уусаас дуудлага ирээд манай ээж салгажсан. Тэгээд бүр нэг тийм цаанаасаа нэг тийм ерөөлтэй юм шиг бүтчихсэн. Тэгээд Булган багш хөхөт рүү ажилдаа гээд явсан. Бид зориг театрт бол дууныхаа панорамыг бичүүлээд тэгээд дууныхаа ажил ерөнхийдөө орсон. Тэгээд лагваад би хэлсэн л дээ. Лагваа нөгөө дуу бэлэн болчлоо.
чиний захиадсан шүлэгч нэгэд бэлэн болчлоо гэд лагва бүр айгүйх баярлжсэн. Тэгээд найз нэгэд клип хийх санаатай байна гэд. Тэгээд найзынхаа ээжийг тэр дууны клипний одоо гол дүрдэн тоглуулсан. Манай найз ч өөрөө тэр клипэнд тоглуулсан байгаа. Зарим шүлэг үл их бодуулна. Маш их бодно болохгүй. Хичнээн засан. Тийм тэгж жагаад нэг уран бүтээл хүмүүс бол амархан гэж боддог бах. Тийм. Тэгээд би нөгөө за бушуухан яваал ирээсээ ордос руу яваал албан үүргээ гүйцэтгэл одоо өөрийнхөө хийх гэсэн ажлыг хийгээл тэгээд ээжтэй л бушуухан ирэх юмсан гэсэн нэг тийм бодол надад тэрээс уяатай байгаа л гэсэн. Тэгээ нэг удаа суусан, хоёр дахь удаадаа зассан. Тэгэл дууга одоо сүүлдээ ер нь одоо л нэг болж байгаа. Олон засаад тахаар бас юу ч болчих магадгүй гэж бодоод бас өхөдөө хэлээд. Тэгээ бас хүмүүнд ороод хүрээд ирсэн дээ яг энэ 12 сар 13-нд. Тэгээ яг тэр өдөр онсаа би дуунуудынхаа дор онс сараа цаг минутанд тавьдаг 19 цаг 15 минут гээд. Тэгээ дуугаа сонсгоод суужсэн чинь бас хөө уцтай урсан чинь ээж нь увсаас ярьж байгаа байхгүй юу. Нөгөө бас хүмүүс бүр ээж тань зориулсан дуугаа би яг сонсоод сууж ингээл бүр ингээд бөөн баяр тэр нэг юм гэдэг чинь нөгөө ерөөлтэй гэдэг чинь тий ингээд ээжийн дуу ингээд бичгтээд яг төрж яхад ээж нь залгаж нэг зүүн савингаараа тэгээд энэ дууны шүлгэнд байдаг юм Агта шаргал цайгийн уугаад аргадуулж ээжтэй өнссүүлээгээд шивлээ тэгээд бурхандаа хүүгээ даатгаа байн даатгаад хүүгээ хүлээдэг ээжийнхэн бодлынх нь хөнгөн гунгийг хүргээж бушуухан ээжтэй очих юмсан гэд тэр Агта шаргал цайгаа уугаад аргадуулж байна гэж зүүдлээд нөгөө ээжигээ тэр хайрлаад өсөд байгааг нь зөнгөөрөө мэдэрсэн болов гэсэн утгатай их гоё тийм дууны. Тэгээд их энгийн бөгөөд өнөөдөр нэг тийм гоё тансаг одоо бүр нэг яруу найргийн нэг тансаг хэллэг байдаг штэ. Тийм биш. Гэхдээ энгийн бөгөөд яг хамгийн үнэн үгнүүд энэ дуунд байдаг. Утган ч их сайхан. Тэгээд энэ дууг юм тэгээд бас хүүдээ би дуугаа өгөөд Зоригт Баатар гэдээ би бас аминда манай хөгжим бичгийн коллеж оюутан хүүд улсын энэ хүмүүс манай Монголын нөгөө ардын одоо уртнасан багш дээр зууны манлаад дуучин уртнасан багшин шавь л да. Тэгээд одоо манай Архангай нутгийн Цахир сумын хүүхэд байгаа юм. Тэгээ би одоо сүнчин гэж жоохон нас яваад ирэхээр бас уул нутаг усныхаа эдэр залуучуудыг бас дэмжиж хиймсэн эдэргээд нэг тийм бодол төрөө энэ залуучуудыг бас нэг дуу сайхан дуулуулад гаргаад ирэх юмсан гэж боддог юм уу. Зоригт Баатарыг би сурсаар яваад бүр сургууль дээр бид нар бараг тааралдахгүй чинь олоод Зоригт Баатартай дуугаа заагаад тэгээд одоо энэс хойш та хоёр өөрөө даагаараа бас хүүд ингээд би чадвал клип өдр хийл ингээд бас хөөч бөөн ажил ундруулаад тэгээд би явсан намайг буцаад ирэхэд дуу маань бэлэн болчихсон бүр клипний зураг авцсан тэгээд тийм их хурдцтай хүн энэ баасан хүү тэгээд би нэг юмд баярлаад байдаг одоо ингээд надаас дуу хүсээд би ингээ боломжоор хийгээд өгөхөд тэрийг тордоод явдаг дуучин ч байдаг. Зарим хүн бол мартдаг. Тэгээ яруу найрагч бол бараг тэр болгонд оролцоод байх нь их ховор. Гэхдээ миний дууны яруу найрагчд бол бас уран бүтээлдээ их анхаарал тавьж цааш нь дэлгэрүүлэх, дуулуулах гэдэгт анхаарал тавьдаг хүмүүс бий л дээ. Тэгээ өнөөдөр бол манай баас өхөө бас тийм хүн байна. Энэ уран бүтээлдээ тэгээ телевизүүдээр бас цацсан байлээ. Тийм дуу Монголын ард түмний дуртай, сонсох дуртай, дуулах дуртай ээжийн тухай дуунуудыг нэг болно гэдэгт би итгэж байдаг юм аа. Тий багштай би ер нь уулзъя гэж их бодоол өгдөг байхгүй. Тэгээ ерөөсө таарж өгдөг. Тэгээд манай Арангай 90 жилийн ойгоор нэг их ажилтай байсан л дээ. Тэрүүгээр нэг хальт таарад тэгээ өнгөрч исэн. Тэгээ сүүлд нь сургууль дээр таарад тэгээ багш өрөөндөө цуг оруулаад тэгээ багштай ярьж суугаад ийм гээд би бас ганц хоёр шүлгээ үзүүлээд тэгээ тоолоогоо сонсгоод тэгсэн чинь багш нэг юугаа гаргаж ирээд ноот гаргаж ирээд надад төгөлдөр дээр багш нэг юм дуу байгаа гэд сонсгосон байхгүй. Тэгсэн чинь надад их гоё санагдал. Би тэгээд би дуулчийг хэлж чадахгүй юм чинь тэгээд дуугаа сонсоод тэгжээс байхгүй. Тэгсэн чинь багш нэг юм дуу байна. Чам таалагдж гинэ гэдэгсэн. Тэгээд надад л сте гоё дуу байна. Наадах чи их гоё дуу байна. Тэгсэн чинь миний хөө аваад дуулах юм уу гэдэгсэн байхгүй. Тэгэхээр л надад их гоё санагдал. Тэгээд багштаараа заалгаал төгөлдөр дээр багш өөрөө тоглож өгөөл. Тэгэл над өгнүүдийн яаж хэлэх бүх юм ил заасан л да. Тэгэл заагаал сураал. Тэгэж энэ дуугаа багшаасаа авч ирсэн. Тэгээд дараа нэг бас багшийнхаа сургалтын төв дээр багш намайг дуудаад шүлэг бичсэн хүн маань ирцэн байна чи хүрээд ирэхэд. Тэгээд бас нугатаага танилцаад
Тэгээд энд баасан багтаа дууга Булган багш битээр сонсгож тэгж анхаарч ирсэн. Клипийг бол EG Entertainment гээд студиудаар би хийлгсэн. Тэр студийн эзэн болох найруулагч охин маань манай авгахын хүүхдийн чаргалж хөгт байгаа. Тэгээд авгахынхаа хүүхдээр студиэр нэг клипийг хийлгүүлэхэд зохиол дээр нь ажиллаж суухгүй. Тэгээд за клипэнд ямар хүмүүс орох юм бэ гэхээр би за мэрэгжлийн жүжигчд бол хэрэггүй баха. Энэ бол ээждээ зөрүүлсэн. Тэгээд би ч ээжигээ удаж бичсэн шүлэг хөгжмийн зохиолч маань ч гэсэн ээжигээ удаж бичсэн аялгаа дуучин маань ч гэсэн ээжигээ удаж дуулсан байх гэж бодож байна. Тэгэхээр энгийн сайхан амьдралыг харуулъя. Ерөөсөө л ээж рүүгээ яарч байгаа хүүхдийг харуулъя гэсэн. Тэгээд тухайн үед бас нөгөө клипэнд яг ганц гэр бүлийг оруул ер нь ихэнх дууны клипийг харахад нэг ганц гэр бүлийн үйл явдал гардаг юм шиг санагдсан. Тэгээд энэ төрхийг бүгдээрээ нэг эвдэж арай нэг шинэлэг байдлаар хийя. 3% айлын 3% амьдралыг харуулъя. Тэгээд 3% ажилтаа хүүхэд гуруулаа ингээд ээж рүүгээ явж байгаагаар энэ дуу хийя. Дахил бүр дээр нэг 3% айлын амьдралыг харуулъя гэж ярилцсан. Тэгээд бас нэг тэр талаараа жоохон шинэлэг болсон болов уу гэж бид нар бас бодож байгаа. Тэгээд манай найз маань ээжтэйгээ тэр клипэнд орохдоо гадаадд сурж байгаа оюутан байдлаар нөгөө хүүхдийг нь оруулсан. Тэгээ гадаад сурж байгаа оюутан чинь ээжигээ санаж байгаа. Тэгэд ээжтэй очиж байгаа. Тэгээд нөгөө хэсэг нь болохоор яг манай тэр бас энэ клипэнд орсон нэг гэр бүл бол тэр гол дүрдэнд болсон нэг цагдаа ах байгаа. Тэгэд хорондоо салтаа ах байгаа. Тэгэд тэр ах болохоор бас яг цагдаа нарын ажил гэдэг бол бид нар чинь бас яг тэр болгон мэддгүй шүү дээ. Гараал явна өчнөө олон гэмт хэрэгүүд байна тий. Тэр болгоныг зогцуулж байгаа, урдчилсан сэргийлж байгаа бидний одоо аюулгүй байдлыг хангаж байгаа хүмүүс цагдаа нар байгаа. Гэтэл тэр цагдаа нар чинь ардаа амьдралтай бас л аав ээжтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэд ажил ямар нэгэн баяр ёслол болохоор цагдаа нар л хамгаалтанд гардаг. Тэгээд ар гэр нь баярлж хаа цагдаа нар биднийг баярлуулах гээл зогсож идэг хүмүүс шүү дээ тий. Тэгээд яг бодит амьдралыг яг хийж байгаа ажлаар нь тэр ахыг оруулсан. Тэгээд тэр ах яг өөрийнхөө ажлын байран дээр өөрийнхөө ажлыг хийж агаад тэгээд ямар их ажилтай байдаг вүлээ. Тэгээд ээж тэрэ очиж солгож байгаа байдлаар тэр нэг хэсгийг харуулсан. Тэгээд 3 дахь айл нь бол бас манай найз байгаа. Тэгээд ээж нь хөдөө байгаа. Тэгээд хотод байгаа хүн чинь ээжээсээ хол байгаа хүн ээжигээ санаад ээж дээр очиж байгаа ийм байдлаар ийм 3 өрөмдөрлийг харуулах гэж клипнийхээ зохиолыг гаргаж хийсэн. Ерөнхийдөө одоо олонд хүрэх гэж байгаа одоо анхны одоо дүрстэй клиптэй ээжийн тухай ээж хүн их хүний дуугаар эхэлж байгаадаа бас бэлгшээж байгаа. Тэгээд энэ дууд бол одоо эрхийг өгсөн Булган багш та. Тэгээд бас энэ үгийг бичсэн Фасан багтаа энэ завшааныг ашиглаад баярлалаа хэлчихье гэж бодож байна. Клипний талаар бол ер нь би хоолойнд ороод дуугаад дуусна. Манай Баасан баг маань их мундаг хөдөлмөрч юм байна л да. Би одоо ингэж мэдчихлээ. Намайг хоолойнд ор гэх тэр студидтэй танилцуулаад тэгээ би тэрнтэй хоолойнд ороод явж хахад одоо клипний ажил одоо эхэлж яана гэдгсэн. Тэгээд нэг бисэн чинь дууссан гэдэг чийсэн байхгүй. Тэгээ мундаг хөдөлмөрч юм ах байгаа. Тэгээ миний зүгээс клипний зүүн дээр яг тусалсан юм бол яг яагаагүй. Тэгээ хам бүх юмыг л тэр Баасангүй ах маань дааж хийсэн. Клип нь маш сонирхолтой. Бүр Зоригт Баатар маань ирээд миний утсан дээр суулгаад өгчихсөн. Нэг клипийн. Тэгээд машин дотор ингээл хаа явсан газараа тэрийг ингээл тавиад их сонс өөрөө бүр төрөндөө дуртай. Тэгээд хин Баасан хүмүүс тэр клипний зохиол эдрийг өөрөө найз нөхдөйгөө зөвлөд өөрөө хийсэн байлээ. Тэгтээ маш тийм энгийн. Тэгээ өшөө бүр нөгөө Зоригт Баатар маань та энэ зурганд орохгүй мө студид ирээд яах юм бэ? Юм энгийн байх тусмаа сайхан гэд би нэх ороогүй л дээ тий. Тэгээд үнэхээр ээждээ очих гол яарж байгаа. Тэгтээ голцоо хөвгүүдийг өөрөө нөгөө Баасан хүмүүс эрэгтэй болохоор дандаа ээждээ яарж байгаа одоо залуучуудыг л оруулсан байл. Уул нэг охин оруулсан бол
За дуу бол дуу гэж би боддог. Эх орны сэдвтэй, тийм ээ, байгалийн сэдвтэй, хайр сэтгэлийн сэдвтэй, ээж аавын, үр хүүхдийн гэдэг одоо олон сэдв байна шүү дээ. Дуу гэдэг чинь их олон сэдвийг хамардгаараа өргөнөлтөө. Гэхдээ өнөөдөр би ажиглаад байхад одоо манай 60-70-аад оны дуунууд бол үнэхээр аялгау шүлэг бол цогц байсан. Яагаад тэр тийм байсан бэ? Би боддоо шүү дээ. Би анх насны баясгалан дуугаа биччихээд Мясрын багш нар очиж баталгаажуулж ирсэн. Гар үсэг зураад энэ аялгауг зөвшөөрөв гэсэн. Цензуур тавьдаг байсан. Одоо энэ Ленин клубын зүүн талд нөгөө улсын филармони гэдэг байсан да одоо буулгацсан байгаа. Тэр филармоны байранд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэл гэж хэлснээр тухайн үед гончсомлоогоо дарга нэсэн шүү дээ. За шүлгийг аваад Монголын зохиолчдын эвлэлийн ордон байгаа шүү дээ. Одоо нөгөө соёл урлагийн их сургуулийн ард тэнд бигзийн яваа хулан гэж бичсэн надад бас үгийн зөвшөөрөө гэсэн. Тийм цензуур байдаг байсан байхгүй юу? Одоо бол дурын хүн шүлэг зохиогоод, дурын хүн ая зохиогоод тий. Аливаа юм тэгээд нэг мэрэгжлийн гэдэг төвчнөөс одоо ингээд жоохон хазаагаад байгаа юм л да. Тэгээ одоо би бол миний ганц шүүмжлэлт аялгуун дээр нь болоо би юу хэлэх вэ? Хүний сэтгэл зүрхнээс гарч байгаа юм чинь одоо шүүмжлэлт ахын их миний хувьд л таатай биш. Шүлэг бол үнэхээр одоо ядуурч байгаа сүүлийн үед. Бүр захын нэг одоо үл мэдэх түүний нөхөдгээр номон дээр байдаг штэ нөгөө шүлэг өчөж байгаа нь үл мэдэх голын дэргэд их мэдэх зугаалав гахаа дээгүр тэр харайж орхив гэдэг шүлэг байдаг штэ тэр шиг одоо бүр үг бол хараал одоо бүр амар бүр энэ арай тийм ёс зүйн хувьд ч гэсэн их одоо учир дутагдaltaй. Тэвний нөгөө манай залуучууд шүүрж аваад дуулаад ах юм. Тэгээ одоо өнөөдөр Монголын яруу найраг тэр дундаа дууны шүлгийн шүүмж судал бол одоо сүүл үед би хоёрыг ч би сонин дээрээс унссан л да одоо энэ шүлэг их буруу болж байна гэдэргээд шүлгээ шүүмжлэл манай хошин шогийнхэн хүртэл тэр шүлгийг өөр айхтар мэдрээд шүүмжилсэн байлээ шүү дээ бас. Тэгэхээр зэрэг энэ одоо өнөөдөр манайх ч одоо энэ нийгмээ дагаад бүх юм цензуур тавиад байх хэцүү болсон байна. Ер нь задгаа. Гэхдээ хүмүүс өөрсдийнхээ бас нөгөө оюуны ухамсарын хэрээр бас тийм ээ сайхан шүлэгтэй дууг одоо түлхүү дуулдаг ч юм уу. Тэгээд бусад одоо хүмүүс одоо тэр янз бүрийн шүлэг зохиодог улсуудад бас жоохон гоо зүйн соёлтой байгаасаа гэж би хүсэж идэгий. Тэгээд нийтийн дууг ч одоо өнөөдөр зүгээр нийтээрээ одоо найран дээр одоо ингээд жоохон халамцууд дуулах дуунууд зөндөө болцсон байна. Тэгээ энэ дууг бол одоо бас шүмжлээд ах хэцүү. Дуртай л бол тэр хүмүүс дуулжиг ганцхан үг нь бол их сайхан тэгш. Тийм их зүв байгаасаа л гэж бас бодож байгаа. Өшөө нийтийн дуу бол одоо өнөөдөр бас тэгээ тэрийг нийтийн гэж хэлээд байгаа. Энийг бол одоо өнөөдөр яг энэнд ингээд бүр тодорхой хариулт өгчихгүй шүү дээ манай хөгжмийн онлын судлаачид. Тэгэл нэг юм ерөнхий юм яваад байдаг тий. Одоо тийм мэрэгжлийн дуучид дуулах дуу зүгээр энгийн ард түмэн дуулах дуу гэж одоо лавал хуваагдаад байна. Өшөө Монгол ардын дуу бол өнөөдөр тухайн үед мэрэгжлийн хөгжмийн зохиолч, мэрэгжлийн яруу найрагч зохиогоогүй үсттэй. Манай ард түмэн л зохиосон. Гэтэ өнөөдөр хичнээн гүн ухааны, үнэн үгтэй, бүр ёс суртахууны бүр өндөр түвшинд бичигдсэн байхад өнөөдөр энгийн одоо ард түмэн бас тийм дуу яагаад зохиож болохгүй гэж ихээр зэрэг тухайн үед байсан хүмүүсийн одоо тэр оюуны ухамсарын хэмжээ өнөөдрийн одоо орчин цагт байгаа манай бас хүмүүсийн оюуны ухамсарын хэмжээ хоёрын хооронд одоо бас нэг заа гараад байна да тий. Тэгэхээр зэрэг тэр энэ хоёр чиг ярихад л ерөнхийдөө ойлгомжтой. Энэ дундлын одоо болио л да мэрэгжлийн дуучдын дуулах дуу гэдгийг бол тэгэхээр зэрэг хүмүүс энэ юмд бас жоохон гоо зүй болон тийм жоохон соёлтой, ухамсартай нэг тийм их сайхан гэгэн байгаасаа л гэж би хэлмээр байна. Харах нүтэнд минь тодроод байна. За их баярлаа. Танаа хамт олонд ч гэсэн их талархаж байна. Баярлаа. Тэгээд танаа хамт олон бас ажлын өндөр амжилтыг хүсье. Мөн энэ дууг төрж гарахад энэ дууг үлгэдэж явахад гүн тусалцаа үзүүлсэн Булган багштай, дуучин зориг дотортой тэгээд клип тоглосон найз нөхөд ах их нартай бүгдэнд нь бас баярлалгснаа илэрхийлж байна. За баярлалаа. Тэгээд танай хамт олонд баярлалаа талархснаа илэрхийлье. Тийм. Цаашдаа тэгээд хичээж олон сайхан дуугараа тав хүнтэйгээ очих байхаа гэж
цэгэн уугаад аргадуулж ээждээ сүлэлээгээд зүуд нойронд минь үцгэдээд байна зүнгөрөө ээжигээ санаад л байна уу да бурхандаа шуухан очидоо хуучин модбараараа цудаг минэлбэт бүлтгэр хүүгээ үнэрлээд байлгээд одол сэтгэл минь ялхраад байна бүрхэн ээжигээ санаад л байна уу да бурхандаа хүүгээ даатгаад байн залбирдаг ээжигээ одовын хөнгөнгүнгийг хүргээж бошуухан очидоо хүүгээ хүлээгээд байлгээд харах нүтэнд минь тодроод байна хартай чигээ санаад л байна уу да бурхандаа хүүгээ даатгаад байн залбирдаг ээжигээ одовын хөнгөнгүнгийг хүргээж бошуухан очидоо хуучин бурхандаа хүүгээ даатгаад байн залбирдаг Бид бүхний бэлтгэсэн өнөөдрийн шинэ бүтээл нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. За шинэ бүтээл нэвтрүүлэг даваа мигмар 5 гаригуудад орой 20 цаг 10 минутаас үзэгч та бүхэндээ хүрдэг байгаа. Маргаашийн дугаартаа иргэн уулзъя. Түр баяртай.